Сайн байцгаана уу сонсогчдоо. Trade with Econ podcast тавтаа морил. За хамгийн анхны дугаараараа яг хэдэн долларын данстайгаар арилжаа хийж эхлүүл яг тохиромжтой вэ гэдэг сэдвийн дор жоох ярилцъя гэж бодлоо. За тэгэхээр хүмүүс маань demo account дээр хэсэг арилжаа хийснийхаа дараа real account дээр нэлээд болж бүтнэ гэсний үндсэн дээр аккаунтаа нээдэг гэж бодож байна. Тэр үед хүмүүсийн гаргадаг нийтлэг алдаа нь юу вэ гэхээр яг хэдэн долларын данстайгаар арилжаанд орж эхлэх үү гэдгээ сайн мэддэггүй. Өөрийнхөө expectation буюу тэр одоо хүлээлтийг маш өндөр тавьдаг. Одоо нөгөө гадуур сургалт семинар зааж байгаа хүмүүс маань social media YouTube дээр ч юм уу те $100-ыг $1000 7 хоногийн дотор болгоно гэдэг ч юм уу. Нэг тийм худал хууран мэдээлэлүүд маш их яваад идэг. Үүнээс үүдээд хүмүүс маань аюу тийм буруу expectation хүлээлттэйгээр их дансаар шууд их мөнгө олох гэж ордог ч юм уу. Нэг бол аюу бага дансаар тэрийг мангар хурдан өсгөчих юм шиг санаж ордог. Фокуслах хэрэгтэй вэ гэхээр consistency. Яг тогтвортой орлогыг олж эхлэхэд өөрийнхөө бүх анхаарлыг тавих хэрэгтэй. Мөнгөөрөө одоо арилжаа хийж байгаа мөнгө чи их байна уу, бага байна уу юус хамаахгүй. Яг одоо жишээлбэл миний хувьд бол $1000 арилжаанд оролцож байгаа бол миний капитал $1000 байлаа гэхэд миний өдрийн 1% ах хэвээр 1000-1%. 1%-ийн ашгийг л би ерөнхийдөө бүхэл бүтэн сарын турш яг тогтмол орлоготой болоод 5-6 сар өөртөө яг батлаад өдөр болгоо 1%. Мэдээж өдөр болгоо 1% болно гэдэг бол бас боломжгүй. Зарим өдрүүдэд алдна. Гэхдээ ерөнхийдөө магадлалаараа маш өндөр хувьтай байж чадах юм бол ерөнхийдөө миний трейдүүд болоод байна. Ийм үүднээс та өөрийнхөө дансыг 10,000, 20,000, $100,000 орчим өсгөөд арилжаанд оролцож эхэлж байна. Тэрнээс бол юугүйч сураагүй, execution-ээ зөв ээж сураагүй. Тийм өндөр хүлээлттэй бол оролцоод бол мангар хурдан аккаунтаа алдаа дууснаа. За тэгээ эцэст нь хэлэхэд ерөнхийдөө мөнгөн дээр ерөөсөө ач холбогдол битгий өг. Урт хугацааны аялал гэдгийг сана. Өөрийнхөө хүлээлтийг маш бага тавь. Daily goal-той бай. Хамгийн гол нь consistency буюу тогтвортой ашиг орлогыг өөртөө бий бол өөртөө батал. Хэрвээ та 1 жилийн хугацаанд ч юм уу үнэхээр өөрийнхөө өдөрт тавьж байгаа 1% голдоо ч юм уу өдөр болгон хүрээд тэр тогтвортой орлогыг бий болгож чадчих байгаа бол та өссөн үедээ аккаунтаа өсгөөд мөнгийг их хэмжээгээр олох боломжтой. Тийм учраас эхний үед бол ерөнхийдөө мөнгөн дээр хизээж битгий анхааралтай. Өөртөө тэр тогтмол орлогыг л бий болгох. За энэ үрээд энэ удаагийн дугаараа өндөрлөө. Дугаараа уулзцгаая.